За өнөөдөр та бүхэндээ сонирхол татам адал явдлаар дүүрэн NVIDIA буюу улаан үст Эний адал явдал зурлалынхаа эхний үлгийн үйл явдлыг үргэлжлүүлэн ярьж өгөхөд бэлэн болоод байна. Энэ зурлалыг бүрэн ихээр нь Netflix-ээс үзэх боломжтой шүү. Мөн та админ киногоо өмнө үзсэн бол товчлоо сонсонгоо дахин нэг дурсамжаас сэргээгээд аваарай. За өмнөх хэсэгт болсон үйл явдлыг урангуулахад насандаа баймгүй хэрсүү Эн охин маань хүн чин өрөөсөн хүн хэцүү амьдралыг туулсан ч ажтай буянтай хоёр хөгшний ачаар шинхэн гэр бүлийнхээ хүнд гишүүн болон хүлээн зөвшөөрөгдсөн. Харин сургууль соёл 50 орийн хүмүүс нь түүнийг илт бөөрөлгөөд байсан болохоор жаахан сэтгэл готрол орсон шүү дээ. Ингээд бүгдээр киногоо үргэлжлүүлж түүний цаашлын адал явдал ямар байгааг сонирхцгоё. Киногоо эхлэхээс өмнө энэ удаагийн дугаарыг ивэнтгэгч Simple Application-тэй хамтран дараах нэгэн чухал мэдээллийг хүргье. Өдөр өсөж буй инфляц, эдийн засгийн хүндрэл, энэ тентгийн өндөр хүүтэй зээлгээд хүмүүсийн нуруунд дээрх ачаа улмал нэмэгдэж байгаа нь гарцаагүй. Сар төлдөг зээлийн төлөлт нь өндөр байгаас болоод амьдрал дахь бус чухал зүйлстэй мөнгө зарцуулах байтугай зээлийн төлөлтийн хугацаа тулаад дарамт болдог болжээ. Тэгвэл Simple дэх найзууд нь сар төлдөг зээлийн төлөлтийн хүүг бууруулж, зээлийн дарамтыг багасгах зорилгоор төлөлт бууруулах зээл үйлчлэгийг гаргажээ. Төлөлт бууруулах зээлийн өслүүдээс дурдвал хэмжээ нь 1 тэрбум төгрөг хүртэлх хугацаанд 60 сар хүртэл хүн сарын 2.5-аас 2.7 хувьтай байгаа юм байна шүү. Нэг зүйлийг сануулхад 20 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүсэлтэд Simple Application-аар харин өндөр дүнтэй барьцаатай зээлийн хүсэлтэд description хэсэгт оруулсан энэ веб хуудасаар илгээгээрэй. Зээлийн дарамтаа багасга. Simple Application. Дөрөвдүгээр анги. Сүүлд сургууль дээрээ болсон таагүй явдлаас хойш энэ хэд хоног гэртээ үлдэж хичээлдээ явсангүй. Мэрила юу ихэ мэдэхгүй Ричл найзандаа очиж зөвлөгөө авна. Ричл найз нь түүнд сургууль сурахгүй байхад тэтэрхий ухаантай. Өөрөө удахгүй явж л таараа. Баян гэрийн мухар сахина гэж юу яах вэ? Хэмээн хэлнэ. Мэрила бодлогошсоор гэртээ ирэхэд энд захиж үлдээсэн алюминий билуун итхийн аргагүй болтоо түлэгдчихсэн. Гэрээр дүүрэн утаа суунаглаж байхан дээрээ Мэрила хөмсөг зангидан чиний наад өдрийн цагаар өөртөө ярьж сэрүүн зүудэлдэг чинь арай дэнтлээ. Маргааш нас сургуультай заавал явна шүү. Өөр ярих юм байхгүй гэж хатуухан хэлв. Нөөг нь эсэргүүцэж сургууль надад тохирохгүй гэж хичнээн уйлвчиг Мэрила байр суурнаасаа ганхна гэж байхгүй шүү дээ. Маргааш өглөө нь ч одоо хүссэн үсээгүй сургуульдаа сурахаар гэрээс гараад явлаа. Харин орой эрэхтэй мань хүн инээмсэгэл тодруулан орж ирэх ба баяр хөөртэйгөр өнөөдөр санснаас муугүй өдөр байлаа. Ангийнхан маань надад бүгд илдэг хандсан. Би сургуульдаа буцаад дуртай болж явах шиг байна гэж хэлдэг. За тэгтлээ дундгийн дараа Эний ангийн охтууд болох Дайана, Руби хоёр тэдний түрээд ирлээ. Харин энэ үеэр сургуульдаа явлаа гэд өглөө гарсан Эн гэртээ ирээгүй лээ. Мэрила тэднийг угтахад охид Энийг сургуульдаа эргэж ирэхгүй байгаад нь санаа зовж байгаагаа илэрхийлэн ном дэвтрийг нь хүргэж ирсэн байлаа. Тэд Энтэй уулзаад буцаад сургуульдаа явахыг нь ятаа хүсэлтэй байгаагаа хэлэхэд Мэрила гайхсан байдалтайгаар Эн одоогоор нэг юмд явсан байна. Та нарын үгийг заавал дамжуулнаа гэж хэлсээр тэднийг үдэв. Одоо бол Мэрила ихч худлаа ирээд яваад байгаа Энийг жигнэсээ сэжиглэж эхэлнэ шүү дээ. Эн нэрээ сургуульдаа явахгүй юм бол хаагур юу хийгээд тэнэд яваад байгаа юм бол тоо чаавас. Тэгсэн мань хүн ой модонд өөртөө зориулаад бяцхан оромж барьсан байх ба борхцоо цэцэг навч чулуугаар чимэглээд чухам өөрийн төсөөлийн ертөнцөдөө өдөржин амьдардаг болсон ажээ. Харин оройд гэртээ ирэхдээ өнөөдөр сургууль дээр сайхан байлаа хэмээн худлаа ярих болсон байна. За тэгээд тэр оройно гэртээ ирэхэд ширээн дээр нь хичээлийн ном сагсан түүнийг угтаж байгааг хараад мань хүн бол одоо бүх зүйл нэгэнд илэрхий болсныг ухаарна. Мэттью Мэрила хоёр ягаад ч Энийг хүмүүжүүлж дийлэхгүй хэмээн аргаа орж Энд үг хэлүүлж ойртуулж чадах байх юм найдахта тосхны санавартан гэртээ урлаа. Гэвч тэр санавартан гэж бас нэг хэцэцэн мэрэгэн хүн биш юм аа чаавас. Тэрээр ингэж хэлдэг. Охин хүүхэд юм чинь хичээлдээ дургуул яа их хөвдөө. Сургуульд явахыг хүсэхгүй байгаа бол ямартай ч галдагоо гэр орны ажлуудыг эхлээд сураад авах хэрэгтэй. Тэгээд нас биеийн түрээд шууд л хүнтэй гэрлэхэд болно доо гэж авд юм. Түүний сэтгэж байгаагаар охин хүүхдийн ирээдүйн зорилго нь сайн гэрэн эзэгтэй болж нөхрөө ад жаргалтай байх явдал байв. Энэ үгийг сонсоод Эн Мэрила хоёр хоёулаа дуугаа хурааж үл итгэсэн байдалтай сууцгаана. Үүний дараа Эн бухимдаж Мэрила тандан тэр санавартан үнэхээр хоцрогдсон сэтгэлгээтэй хүн юм шиг санагдахгүй юу? Хэмээн үгдэж эсэргүүцлээ илэрхийлсээр байлаа. Дараа нь Эн туслах хүү Жеритэй авалзангаа хүсэл мөрөөдлөгөө талаар ярилцаж өөрийгөө зүгээр нэг гэрийн авгаа биш алдартай зохиолж болох хүсэлтэй гэдгээ хэлээд амжив. Шөнө болоход бүхэн унтаж байтал тосгон даяар төгшүүрийн дохиод дуурч бүгдийг нь сэрээлээ. Гадагшаа гарч харуул нэгэн байшин галж шатаж байхаж. Тэр нь Энийн ангийн охин Рубигийн гэр байлаа. Хүмүүс тэнд цуглан сандралтаж ус зүүн галыг унтрах гэж зүтгэнэ. Эн тэгтэл эргэлзсэн чгүй шууд гал руу гүгэд орчлоо. Бас л тэнэг зөрөгтэй хүн шүү дээ. Даяна Мэрила гээд бүхэл хүн түүний араас айц сандран орилолтно. Хэсэг хугацааны дараа Эн ашгүй 9 минут гарч ирэх ба галч хаажмаар намдлаа. Тэрээр хэлж байгаа юм. Асрамжийн газарт байхад гал хүчил өргөчөөр дамжин тархдаг гэж зааж байсан. Тиймээс би бүх цонхыг нь хаах гэж хичээлээ. Тэгвэл гал хурдан унтардаг юм гэж тайлбарлав. Гал унтрахад бүгд л Энийн сэргэлэн ухаалаг шийдмэг зөргийг нь шагшин магтцааж байв. Өглөө болж тосгон даяараа галд нэрвэгцэн Рубигийн гэр бүлд чадлаараа туслахыг хичээнэ. Рубигийн эцэг их Мэрилатаар ирж бид байшингаа зас сэлбэх оронд танайх Рубиг маань хэд хоног гэртээ байлгаж болох уу хэмээн асуулаа. Тэгсэн нөгөө Рубийн дургуутсаж би Энтэй цуг байхыг хүсэхгүй байна. Бус хүүхдүүд
хүүхдүүд намайг шоолно штэ гэж авт юм да. Гэвч эцэгхийн дүнд Кадбертийн маш сайхан сэтгэлтэй. Чи тэдний тусыг үнэлэх ёстой гэж анхааруулснаар Рубид сонголт үлдсэнгүй. За тэгээд тэр оройноо Энийн гэрт ирсэн Руби чинь нэг л их гунигт автсан уйлж унтсан хүн болж хойрлаа. Хоёр охин нэг орон дээр унтахаар эвтгэхэд Эн Рубид зөөлнөр хандан би анх ирэхдээ чам шиг шүнжэнгөө л уйлж байсан. Гэхдээ чи гуниглахын оронд шинэ гэртээ ороод өрөөгөө яаж тохижуулах вэ гэдгээд өөдрөг юм талаар бодож болно шүү дээ. Бас маргааш танаа байшин дээр ажиллаж байгаа хүмүүст хамтдаа жигмэг хийж аваачж өгье. Тэнд Гилберт ажиллаж байгаа. Чи түүнийг харах боломжтой болно шүү дээ. Гэж хэлж байж Рубигийн сэтгэл санааг арай нэгэн дээрдүүлв. Маргааш нь тэд сакс дүүрэн жигмэгээр дамжлаад хамтдаа ажлын талбайд ирэхэд тэнд Гилберт болон бус тосгоны ирчүүд бүгд шаргуу ажиллаж байлаа. Руби охин Краш Гилбертигээ хараад бүр ухаан алгаа. Гэвч Гилбертийн нүд зөвхөн Эн дээр тусч байлаа. Удалгүй Руби, Даяна, Эн гурав ойдох нуус доромжиндоо цугларцгаан 7 хоног бүр нэг түүх зохиож өчөөд дараа нь хоорондоо уншиж хуваалцъя гэж санаачлаг гаргацгаав. Үүнийг цаашдаа уламжлуулахаар тохирцгооно. Эн үдэш Рубигийн Энийн дөнгөрөөх сүүлчийн орой тохиох бөгөөд Руби ч түүнийг санах болно гэдгээ чин сэтгэлээсээ хэлв. Рубиг унтсны дараа Эн чимээгүйхэн босож Мэрилагийн өрөөнд очин өмнө нь санамартны хэлсэн эмэгтэй хүний өөрийг бол зөвхөн нөхрөө баярлуулах явдал гих өгсөн түүнд үргэлж шиг санагдаад байгаа талаар хэлэхэд энэ удаа Мэрила түүнтэй санал нийлж ингэж хэлнэ. Би ч бас тэр үгсийг хэд хоног бодож байна. Тэр хит хуучинсаг үзэлтэй юм шиг санагдсан. Харин чи бол хүссэн бүхнээ хийх боломжтой шүү. Энд чамайг хязгаарлах эрхгүй. Хэмээн сэв хийтэл нурам өглөө. Ийхүү Эн маань итгэл найдвараар дүүрэн болж дахин сургуультай явахаар шийддэг. Маргааш нь сургуультай ирэхэд Даяна Рубигэд бүгд л түүнийг халуун дулаанаар угтан авна. 5 дугаар анги. Хичээлийн үеэр Филипс багш сурагчдын дунд үсгэлийн тэмцээн явуулж байв. Тэмцээн үргэлжилсээр хүүхдүүд нэг нэгээрээ хасагцаар эцэст нь Эн Гилберт хоёр л ухаанаараа тунарч үлдлээ. Гэтэл Гилберт сүүлийн үгэн дээр нь санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу алдаа гаргаснаар Эн энэ тоглоомонд ялтай болж тэрээр амьдралдаа анх удаа өөрийн чадварт боддоор итгэж эхэлнэ. Үзэл солигдоход маргааш өглөө болж Гилберт сургууль руу явахынхаа өмнө хүнд өвчтөе эцэгтэй өглөөний цай бэлдэж байгаа дүр зурвал биднийг өгтөн. Тэрээр эцгийг аламжлагын хажуугаар хичээл номож орхигдуулахгүй байхыг хичээдэг бололтой. Хичээд эхлэхэд Эн ангийн огттойгоо октын шивнээ хийгээд том хүн болох талаар бөөн юм яриа сууж байв. Харин хичээлийн дараа Гилберт түүнд хандан өсвөл хамтдаа хичээлээ давтаж болно шүү. Би үгсийг хэрхэн амархан чийжлэх арга зааж өгье. Эдэргээд бас санал хойдгоо бололтой. Гэвч Эн сурсан зангаараа надад хин нэгний тус хэрэггүй. Хэмээн зөрүүдлэн тадралцдаг. Гэртээ ирээд бас л өөрийгөө ойлгохгүй суух Эн ингэж байгаа юм. Эмэгтэй хүн байх ямар хэцүү юм бэ гэж бухимдан суух ба Мэрила түүний сэтгэлийг сэргээхийн тулд Даянагаа гэртээ өрөөд хамтдаа цай ууж цагийг хамт өнгөрөх юм уу? Энэ торын ундаагаар дайлсан ч болно шүү дээ. Хэмээн таадамжтай санал тавилаа. Үүнийг сонссон Эн догдолж баяр хөөртэйгээр зочноо урих бэлтгэлээ хийж эхэлдэг. Үд дунд Даянач тэдний зочилж Эн тавцан дээр үсэн хоёр улаан ундааны нэгийг задлаад зочноо дайлж гарлаа. Тэд нөгөө ундаагаа уугаад л чанга инээлдэн утгагүй зүйлсийг бүр сүр адруулан ярилцах ба нөгөө лонхон сүулдээ бүр хоосорсон байдаг шүү. Учир нь Эн улаан дарсыг энэ торын ундаатай андуураад энэ хоёр ч бүр цогтчихсан юм байна шүү дээ. Өөртөө тэрийгэ мэдж байгаа ч юм алга. Тэр үеэр Мэкью нууцаар Шарлоттаунд байрлах цагаалга товцын дэлгүүр рүү явжээ. Учир нь Эн цайны ёслолын үеэр өмсөх бөмбөр ханцуутай гоёлын даашинз зөвхөн надад л байдгүйгээд байн гомдолдог байсан ба Мэрила үнийг нь хизээж зөвшөөрдгөө тул манер нууцаар даашин зоёлохоор шийдсэн энэ аж. Ядаж байхад тэр хувцсны дэлгүүрийн эзэн нь Мэкюгийн анхны хайр Жини байсан бөгөөд одоо энэ хатагтайнд бэлгэсэн эмэгтэй болсон байв. Мэкью түүнд сандарсан байдалтайгаар өөргөж авсан охинд май гоёлын даашинз хэрэгтэй байгаамаа. Тэр ийм даашинзтай болохыг мөрөөддөг юм хэмээн тайлбарлана. Жини харин инээмсэглээд би яг түүний мөрөөдлийн даашинзыг нь бүтэнэ. Бас эртний андуудын хямдралч үзүүлнэ хэмээн нөхөрсгөөр амлав. За харин Кадбертийн гэрт удалгүй Даянагийн ээж ирээд охиноо авах гэтэл хоёр охин нь инээж хөхрөлдөөд шал согтуу байдалтай арайхийн хөл дээрээ тогтон зогсож байгааг олж хардаг. Тэр энэ бүхэнд Энийг буруутган загнах ба Мэрилэч түүнтэй зэрэгцэн орж ирэв. Даянагийн ээж хэлж байгаа юм. Энэ бол уучилж боломгүй зүйл. Эн миний охинд муу нөлөө үзүүлж байна. Даяна дахиж танад ирэхгүй. Та хоёр хичээлээр хамт сууж болохгүй хэмээн загнана. Тэрээр Мэрилэгийн үгийг сонсолгүй Даянагаа аваад яваад өглөө. Нэг юм ухаан орсон Эн цөрхөртөл уйсаар хоцров. Маргаашин сургууль дээр Эн Даяна хоёр хамт суух гэж оролцсон ч ааштай багш Филипс нь тэднийг тусаарлаж байрыг нь сольж суулган шийтгэж байгаа нь харагдана. Завсарлагын үеэр хоёр найз гунигтайгаар уулзахдаа нулимс туслуулан бид юу ч болсон найзууд хэвээрээ явах болно нэдэргээд тэрвэрлдээд эднэр нэрээ бас л драматик хүмүүс шүү. Хичээл дараа үеэр ангийн багш Филипс нь Энд хэдэн ном өгөөд эдгэрийг Гилбертийн гэр түргэж өгөө. Тэр хэд хоног хичээлдээ ирсэнгүү хамгийн сайн сурагчаа хичээлээсээ хоцроосоо гэж хүсэхгүй байна гэхэн тэр. Эн ихэндээ игдүүцэж байсан ч арга буюу номнуудыг нь тэврээд Гилбертийн гэрийн зүг явлаа. Гэрт нь очиод хаалгыг нэлээд удаан тогсны эцэст нэгэн бие тэнхээ тааруу байрын настай ир хаалга тайлав. Тэр Энийг харсан даруйда чи Кадберийн ирсэн хүүхэд байхаа. Чиний тухай олон сайхан зүйл сонссон. Эртний анд Мэрилад минь дэмжүүлээрэ. Гэд яриа зогсож байтал Гилберт хурж ирээд аваа та яагаад энд ингэ зогсож байгаа юм бэ гэсээр түүнийг түшээд авлаа. Эн дараа нь Гилбертэд номуудыг нь хурдхан шиг гардуулж өгөх ба Гилберт чизээний соёлтой зангаараа түүнд талархал илэрхийлсээр явуулав. Үүний дараа Эн гэртээ ирээд өрөөрөөгөө ортол
орон дээр нь нэгэн баглаа боодлохын хайрцагтай зүйл түүнийг ухтхан тэрэ. Энэ гайхсаар өнөөхийг нэгэд үстэл зүүд мөрөөдлийнх нь бөмбөр ханцуутай ногоон өнгийн үзэсгэлэнтэй даашинз байхан тэр. Үүнийг хараад энэ нүдэндээ ч итгэсэнгүй шууд л өөрөөнийх нь нүдэнд түүнийг ажиглан зогсох Мэтьюг тэврээд авлаа. Шуудхал нөгөө даашинзаа өмсөж үзэх энэ анх удаа өөрийгөө жинхэнэ гүнж болсон мэтэр мэдэрдэг. Ингээд нэм гараг болоход энэ маань шинэхэн даашинзаа өмсөөд Мэтью Мэрила хоёртой хамт сүм рүү явахдаа догтлол баяр хөөртэйгээр бэлхаж байв. 6 дугаар анги. Хэд хоногийн дараа нэгэн хүйтэн шөнө Энийг нам удаж байтал хин нэг нь хаалга хүчтэй нүцээр орж ирэх ба хийм бол гэсэн Даяна найз нь айд сандарсан байдлаар ирсэн байлаа. Тэрээр ингэж байгаа. Энэ яарлаа туслаач манай дүү Мини Мэй амьсгалтанд боогдоо зогсолтгүй хахад цацаад байна. Манайхан бүгд жүжигийн нээлт үзэхээр явсан. Нагц эгч Жозефин бидэнтэй үлдсэн ч тэр юу ихэ мэдэхгүй байна. Ядаж Мэрила ихч вэ нү? Хэмээн асуух ба энэ түнд Мэрилач бас жүжигийн нээлтэнд явсан. Гэхдээ би дүүд чинь юу тохиолсныг мэд хэмшиг байна гэж хэлээд Мэтьюг сэрэн. Та яаралтай эмч дуудаад ирээ. Би харин Даянагийн гэрлүү яваад яаралтай арга хэмжээ авч уй гэж хэлээд Даянаг дагуулan гүн одлоо. Тэр Даянагийн очиод бяцхан Мини Мэйийн биеийн байдлыг тэр дорн хяналтандаа авч ширээн дээр уруу харуулan эвтүүлж яваад цэрийг нь ховхлох арга хэмжээ авснаар удалгүй охины амьсгаж тогтворчж биеийг харьцангуй дээрдэж эхэлдэг. Энэ олон нийлх хүүхдүүдтэй альд өргүүлсэн нэрээр зарслагдаж байсан тул иймэрхүү бага насны хүүхдэд тохиолддог өвчний талаар нэлээд гадарладаг болсон нь энэ бөгөөд тэр үед Энийг тасралтгүй гойжилж байсан Даянагийн нагц эгч нь хүртэл түүний ухаалаг авхаалжтай байдлыг нь бишрэн шүтнэ. Маргааш өглөө Мэрила гэртээ ирээд Мэтьюгээс урд шөнийн Энийг баатарлаг үлсэн талаар бүх зүйлийг олж сонсдгоо. Төд удалгүй тэднийд Даянагийн ээж өөрийн биеэр хүрлцэн ирж нүдэндээ нулимстайгаар Энийг өмнө нь буруутгаж байсандаа хүлчил өчөн бага охиных нь амийг аварсанд талархал илэрхийлэн Даяна хоёрыг буцаад сайн найзууд байхад нь татгалзах зүйлгүй гэдгээ Мэрила дамжуулан хэлж тэндээс явлаа. Ингээд хоёр найз баярын нулимстайгаар иргэн уулзаж дахиад сач хагцшгүй найзууд болцгоовоо. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Гилбертийн эцэг хүнд өвчний улмаас нас орлаа. Тосгон даяараа түүнд хүндэтгэл илэрхийлэхээр орчуулгын ёсолд хүрлцэн ирсэн байх ба энэ үеэр энэ ч гэсэн мөн өнчөрч хоцорсон Гилбертийн өмнөөс үн сэтгэлээсээ өр нэмтэрч байв. Нэрээ манай Мэрила эгч чинь залуудаа эдний автаа бүр нэлээд ойр дотн байсан юм билээ. Гилбертийн гэрт хүмүүс цугласан байх үеэр энэ уг нь Гилбертийн сэтгэлийг тайлбарлахын тулд ингэж хэлсэн байна. Би ч гэсэн өнчин болохоор чамайг ойлгож байна. Би бүр аав ээжигээ ямар хүмүүс байдгийг мэдэхгүй. Намайг бодвол чи аавынхаа талаар их дурсамжтай үнэхээр азтай юм а гэж хэлээд бүр эсэргээрээ Гилбертийн уурыг хүргчв. Тэр үедээ санааг нь зөв ойлгосонгүйгээд Эн Гилбертэд хомдож байсан ч хожим нь түүний уу гашууг бүрэн дүүрэн ойлгоогүйдээ тун их харамсдаг. Нэг өдөр Эн Мэрилагаас та яагаад хүнтэй гэрлээгүй юм бэ гэж асуулаа. Мэрила хэсэг чимээгүй байснаа. Том ах Майкл нас барсны дараа ээж минь өвдөж би гэр бүлийнхээ бүх хариуцлагыг үүрсэн. Тэгээд л амьдрал үргэлжилсээр гэрлэх тухай бодох цөхөө гараагүй юм да гэж хариулв. Гэнт Энд нэг санаа төрж өөртөө нийжил хүсэл сонирхолтой мэт санагдаж ойр дотн байх болсон тул Даянагийн нагц эгч Жозефинтэй ярилцаж үзэхэр шийддэг. Тэр Жозефин эгч нь түүнд ингэж хэлжээ. Хүн нэг амьдрсны хийхийг хүссэн бүхнээ л хийх хэрэгтэй гэж хэлсний дараагаар энэ шууд л Гилбертийн гэрлөө очихоор шийддэг. Гэвч тэдний дочтол гэрийн хаалган түгжээтэй гэрт нь хинч байхгүй. Аимшигтэй нам гүн байдал тэднийг угтаж хөөхий энэ хингэнт санаа алтахаас өөр юу ч хийж чадсангүй. 7 дугаар анги. Дараа өдөр нь сургуулийн хүүхдүүд бүгд зул сарын баярт бэлтгээд тончиг хөл хөөртэй байж байтал Энд ясны дургүй Жозигийн охин гинт ханаасаа ч сонсон юм нэгэн цуу яриад хараж гарлаа шүү. Энийн гэр бүл одооноос ядуу айл болсон гэсэн. Миний аав ах банкны захирал юм а. Тэр Мэтью гэр орноо барьцаалж зээл авсан гэж хэлсэн. Гэхэн тэр хүүхдүүд бүгд чивэр авир хийж Энч тэр яриг нь олж сонсоод гүн чөчрөлд орвоо. Зарим хүүхдүүд тэд одоо удахгүй чамааг явуулах байхаа гэж шивнэлтэн инээцэлж байлаа. Энэ харин нэг ч үг дууралгүйгээр гэрлүүгөө хараалгаа. Гэрийнхээ үүдэн дэртэл Мэрила Мэтью хоёр аль хэдийн банкны зээлийн талаар маргалдаж байлаа. Мэрила урлан надтай хэлцгүйгээр яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ? Мэтью эн чинь бид бүгдэд хамаатай тэр дундаа Энд гэж чангаар зандарч эхэлтэл Мэтью хариуд нь сандарсан хоолоогоор сүүлийн жилүүдэд ургац муудаж байгаа. Гэхдээ бүх зүйл сайжирнаа. Би зээлээ төлж чадна гэж хэлнэ. Гэвч Мэрила түүний үгэнд нэг л итгэж өгөхгүй байлаа. Гэтэл энэ зур гэнт Мэтьюгийн царайн цонхиж юу юугүй газар унаад өглөө. Сандарч дэвцэн Мэрила яаралтай тусламж дууднаа. Эмчирж үзээд хэлж байгаа. Зүрхний шигдээс олжээ. Азар амь насанд нь халгүй юм байна. Гэхдээ тайван байж удаан хугацаанд амрах ёстой хэмээн анхааруулв. Тэр орой Мэрила нойргүй онлоо. Санхүүгийн баримтуудаа дэлгэж тооцоол хийх гэж оролдогч энэ бүх бичиг цаасны ажил даанч ойлгомжгүй төвөгтэй байлаа. Түүнийг анзаарсан Энд дэргэд нь очиод би туслая. Бид хамтдаа энэ бүхнийг даван гарцгаана гэж хэлээд түүнд өнөх олон янзын бичиг цаасных нь учрыг олоход туслав. Маргааш нь Энд Мэрила хоёр банк руу очиж төлбөрийн нөхцөлийг сунгах талаар тодруулахад банкны ажилтан их л хахир хүн байж таардаг ба ширүүнээр хугацаанд нь зээлээ бүрэн төлөхгүй бол Грин Гейблсийг хурааж зарна гэж сүрдүүлхэн тэр. Энд Мэрила хоёр ч цочирдон арга мохордог шиг боллоо. Хөөхий дөө хэрвээ та тэдний шиг нөхцөл байдалд орсон бол ямар арга хэмжээ авах байсан бэ? Та бүхэнтэй Simple Application-ийн шинээр гаргаж буй төлөлт буруулах зээл үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар танилцуулъя. Хэрэглэгч ямар ч банк санхүүгийн байгууллагад идэвхтэй зээлтэй байсан хамаагүй нөхцлөө сайжруулж зээлийн дарамтаа бууруулах хүсэлтэй бол Simple Application бүртгүүлээд төлөлт буруулах зээлийн үйлчилгээний хүсэлт илгээнэ. Зөвшөөрөгдсөн тохиолдолд өөр байгууллага дахь зээлийг нь Simple-с бүрэн хааж илүү уян хатан нөхцөлтэй шинэ зээлийг олгох юм.
Дахин сануулхад 20 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүсэлтэд Simple аппликейшнаар харин өндөр дүнтэй барьцаатай зээлийн хүсэлтэд description хэсэгт оруулсан энэ веб хуудасаар илгээх юм байна шүү. Зээлийн дарамтаа багасга Simple аппликейшн. Өөр арга чарга нэгэнд үгүй болсон тул Мерила юуны түрүүнд гэр орныхоо хамаг өнгөтэй өөдтэй эд тогшлоо худалдан борлуулахаас өөр сонголтгүй болов. Эгч бүр нөгөө ээжихэд дурсгал болгон өвлүүлсэн үн тэнгэрийн тэмдгээ хүртэл худалдахаар шийдлээ. Энэ мэдээж түүнийг хараад зүгээр суусангүй. Мэйчүгийн авч өгсөн бөмбөр ханцуутай даашинзыг буцааж хийлгсэн газарт нь тушаахаар шийдэг. Ингээд Мерила Мэйчүг асархаар гэртээ үлдэхээр болж энэ туслах хүү Жеригийн хамтаар Шарлоттауны зүг хөдлөлөө. Зорьсон газартаа хүрээд энэ хамгийн түрүүнд даашинзаа бариад хувц захиалгын дэлгүүрээр орноо. Эзэн хатагтайд нь хамаг явдлаа нэг нэгэнгүй хэлэхэд түүний яриаг сонссон Жени хатагтай эртний анд Мэйчүн хүндхэн байдалтай байгааг дууснаар сэтгэл нь өвдөж даашинзны үнгээд өөрийнхөө бүх бэлэн мөнгийг энд өгöd явуулав. Эн тэр их мөнгийг гайхсан ч түүнд талархаж үлдсэн бусад эд зүйлсээ үргэлжлүүлэн зархаар явдаг. Харин Жери хүү нэг морой дөнгөж зараад энтэй эргэж уулзахынхаа өмнө хоёр гудамжны дээрэмчэнд нүүр нүдгүү зодуулж морь зарж олсон мөнгөө дээрэмдүүлчихв. Нөгөө талд эртний эдлийн дэлгүүрээс гарч явсан энэ санамсаргүй байдлаар Гилберттэй таардаг. Улмаар тэд жижигхэн кафед орж суун өнгөрсөн дүүл ойлголцсон асуудлынхаа талаар ярилцсан сая нэг юм уучраа олцлоо. Гилберт түүнд төлөвлөж буй аяллахаа тухай ярьж би одоо дэлхийгээр аялмаар байна. Гадаад ертөнцийг үзмээр байна гэж хэлэх ба энэ түүний мөрөөдлийнхөө араас явж байгаад нь сэтгэл хөдлсөн ч хоол явах гэж байгааг нь дуулаад сэм гониглаж байв. Тэднийг яриагаа дуусгаад гарч явах үед нь Жери хүү нүүр ам нь хөөхнөц болчихсон байдалтай ирж бүх мөнгөө алдснаа хэлнэ. Энэ харин гүнзгий санаа алтахаас өөр юу ч хийж чадсангүй. Оройн энэ Жери хоёр Шарлоттаунд тансаг харшид амьдардаг Даянагийн нагц эгч Жозефинед жочилж тэндээ хонохоор болдгоо. Оройн хоолны үеэр энэ гэр бүлдэн тохиолдоод байгаа хүндхэн нөхцөл байдлын талаар цогц дурдах ба гэр эзэн ч мөн энэ талаар нь сонсоод санаа зовниж байв. Маргааш өглөө тэднийг явах үед энд дэндүү хайртай Жозефин хатагтай туслах уу Жерид ууттай мөнгө өгөхдөө ингэж хэлдэг. Катбертийн гэр бүлийнхэн хизээж бусдаас тусламж авахыг хүсдэггүй учраас би чамайг ажлаасаа гаргалгүй үргэлжлүүлэн тэдний тусч байгаасаа гэж хүсэж байна. Тиймээс цалингч нь урьдчилаад өгчий хэмээн өгөөмөр сэтгэл гаргаж энэ удаа энийг эсэргүүцэхгүй байхыг хүсв. За Green Gables буюу гэрт нь юу болж байна гэвэл ахуу Мэйчү минь ашгүй ухаан орсон бололтой. Тэгсэн ч болж буй хүнд өөрийгөө буруутгасан байдалтай Мерилэтэй ингэж ярилцаа сууж байна. Би бүхнийг сөөрүүлсэн. Ер нь би өхөөд өгвөл та хоёрт ядаж даатгалын мөнгө нь хэрэг болох юм да. Эдэргэд сонь Мерил хэллээ шүү. Үүнийг сонссон Мерилэ түн дэм юм ярих хэрэггүй. Энэ байшингаас илүү чамайг дэрэгдээ байгаасаа гэж хүсэж байгаа хэмээн аргадна. Төд удалгүй Мерилэ ухрээс ахаар явсан хойгуур нь нөгөө Мэйчү ах чинь арай гэж хөл дөрөө босоод доошо зочны өрөөрөөгөө буунгуудаа гар буу гаргаж ирээд цэнэглээд унлаа шүү. Үгүй арайч үгүй л үдэ. Яг тэр мөчт нь хуучны найз Жени хатагтай гэрийн хаалгаар орж ирэхэд давхцаж Мэйчү болж хартал түүний гараас бууны сумнууд унж байгааг харцдаг. Үйлдэл дээрээ баригдлаа. Удалгүй Мерилач тэднийг олж хараад хийх гэж байсан үйлдэлд цоширдон Мэйчүг төссөөр өрөөнд нь оруулав. Жени хатагтай Мэйчүг тавьшруулан хайртай хүмүүсийн төлөө урт удаан наслах хэрэгтэй шүү дээ. Энэ даашинзаа зарахтаа чамд тусалж байна гэд ямар их баяртай байсан гэж чамайг үгүй болчвол тэр үүр чаргалсан хэвээр үлдэх болно хэмээн зөөлнөр хэлв. Мерила Жениг явсны дараа Мэйчү тандан яаж юм үйлдэл хийх талаар бодож чаддаг байна. Чиний төлөө байнга санаа зовох энэ юу гэж хэлэх болж байна гэд гомдлын нулимс унгаж эхлэв. Мэйчү харин овоо юм ухаарсан бололтой түүнээс өршөөл ирэн дахиж хязээж юм үйлдэл гаргахгүй хэмээн амлалт өгдөг. Тэдний хинхүү ярилцсан сууж байтал энэ Жери хоёр холын аянаасаа сая нэгэн мэргэн ирлээ. Энэ хамгийн түрүүнд Мэйчүг ухаан орсон байгааг нь хараад баярлан тэрвэрнэ. Оройн Мерила энэ хоёр борлуулсан эд барааныхаа орлогыг тоостол шаардлагатай байгаа мөнгөнд дутсан хэвээр л байла. Тэгтэл Эний толгойд гэнт нэг санаа төрж би нэг мөнгө олох арга олчлоо хэмээн хэлдэг. Мань хүн тэгсэн тосгоны айлуудаар явж гэр цэвэрлэх, хүүхд тарах зэрэг ажил хийж эхэллээ шүү. Багч гисэн хамаагүй гэр бүлдээ туслахаар шийдсэн бололтой. Үүндээ зэрэгцэн Мерилач сонинд Green Gables өрөө хөслүүлнэ гэх зар тавьж яваа нь харагдана. Удалгүй 100 сарын баяр төхөж Эний найзууд хамтраад тосгоныхондоо найрал дууны үзүүлбэр төлөвлөж хандивын арга хэмжээ зохион байгууллаа. Мөн хэдэн өдрийн дараа нөгөө сонь тавьсан зарын дагуу Green Gables хоёр танихгүй хүн ирж тэднийд өрөө түрээслэх хүсэлт гаргаж байгаа харагдана. Гэснээс энэ нөхдүүдийн царай нэг л тань санагдаад байх чинь нөгөө Жеригийн морь зарсан мөнгийг дээрэмцэн өөдгүү итгээдүүд дүрээрээ байна шүү дээ. Хөөхий сайхан сэтгэлд Катберийн гэр бүл тэднийг танихгүй тул найрсгаар хүлээн авч нэмэлт орлогын их усүртэй боллоо хэмээн баярлана. За энэ хүрээ та бүхэндээ N Witten E цувралынхаа 1-р бүлгийг бүтэн ярьж өглөө. Хэрв та хэд маань улаан үст N-ийн адал явдал таалагдж байгаа бол лайк болон subscribe дарж цувралаа үргэлжлүүлэн үзхийг хүсвэл комментоор санал хүсэлтээ илэрхийлээрэй. Бид та бүхнийхээ хандлт санал хүсэлтэнд тулгуурлан цуврал бүтээлүүдээ үргэлжлүүлэх хэсгээ шийддэг үлээ. Үргэлж бидний контентийг шимтэн үздэг та нартай маш ихээр баярлалаа. Дараагийн дугаар тун утгагүй орно шүү.